мэргэжлийн онцлог ээж хоёр минь намайг маш хүмүүжүүлж байгаа учраас та хоёр санаа зовох хэрэггүй дээ. Бай гэж. За сайн соноо залуусаа. Өнөөдөр яг манай Солонгос хэлний танхимын яг одоо 4-р курсын оюутнууд суулгарсан байна. Тэгээ бид нэр яг өнөөдөр Солонгос хэлний мэргэжил болон танхимын талаар ярилцах гэж байна. Бид нар бүгдээ дөрсөг курсын яг оюутнууд байгаа. Тэгээ одоо мэргэжлийнхаа яг энэ Солонгос хэл орчуулах болон судлалыг бас яг яагаад сонгосон талаар бас яг ярилцъя. Тэгэхээр мэргэжил сонголт яагаад энэ сургуулийг сонгож авч ирсэн талаараа тийм. Тэгээд бүжиглээ. Миний хувьд бол болонгууд нэг тийм багаасаа ийм аялах дуртай, ийм аялал жуулчлалыг нь сонирхож ирсэн байхгүй. Тэгээд анх энэ Солонгос гэдэг юмыг болохоор энэ Улаанбаатар сургууль дээр ирээд мэдээд тэгээд миний бас нэг ирээдүйд бас нэг хийх гэж хүсдэг юм маань энэ Солонгос хэлтэй зайлшгүй холбоотой. Тэгээд дээрэс нь энэ Солонгос хэл дэлхийд одоо эрэлт хэрэгцээгээр дэлхийн 10 шалгардаг гэдэг утгаараа ерөнхийдөө Солонгос хэлийг сонгож одоо суралцж байгаа. Тэгээд бүгдээрээ ерөнхийдөө Солонгос одоо хүнтэй харилцахыг хүссэндээ тухайн үндийг өөрийнхөө хэлийг хүссэн зүйлээс хэлний талтыг сонгож илсэн юм байна тийм үү? Одоо тэгвэл бидний одоо ингээд одоо бид нар чинь яг танхим дотроо Солонгос орчуулах, судлал гэж хоёр анги байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ Солонгос хэл орчуулах гэж юу юм, судлал гэж юу юм бас энэ талаар нэг ярилцдаг хөө. За Солонгос хэлний орчуулагч гэдэг мэргэжил бол Солонгос хэл мэддэг хүнээс бол өөр гэж би боддог. Ер нь бол одоо Монгол улсын хэмжээнд маш олон Солонгос хэлний сургалтын төвүүд байдаг. Мундаг том одоо сургалтын төвүүд зөндөө болсон байгаа. Тэгээд яг мэргэжлийн сонгосон хүний хувьд болохоор сургалтын төвөөс ялгаатай зүйл нь юу вэ гэхээр илүү гүнзгийрүүл үздэг. Тэгээд би яг орчуулагч болохын тулд би эхлээд эхний жил одоо тодорхой төвшний Солонгос хэлээ сураа. Тэгээд одоо сүүлийн 3-4 курстэй ингээд маш гүнзгийрүүлж үзэж байгаа. Ер нь бол хэлийг заавал мэргэжлэрээ сонгож сурах ямар хэрэгтэй сургалтын төв зөндөө байгаа штэ. Өөр мэргэжил сонгоод сургалтын төвөөр хэл сурч бас болно штэ гэж боддог хүн байх юм бол яг орж ирээд орчуулагч гэдэг мэргэжлэр сураад үзэх юм бол энэ шал өөр ойлголт өгдөг шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Одоо хонгорогийн хэлж байгаанаас тийм юм ба штэ. Зүгээр нэг ингээд сургалтын төв Солонгос хэл сурах бас яг 4 жил яг энэ мэргэжлэр ингээд үзэх хоёр бас шал өөр гэсэн бохох түүнийг хэлж байгаа штэ. Одоо Солонгос хэлийг яг тэгвэл одоо Солонгос хэлээсээ судлан тэгвэл ямар онцлогтой юм бол? Тэгээ Солонгос судлал нь бол бид нар яг 1-2 дахь курстэй Солонгос хэлний орчуулагчийн ангийнхантай хамт Солонгос хэлээ үздэг. Тэгээд үлдсэн 2 жилийн хугацаанд бол Солонгосын түүх, газар зүй гэдэг ер нь нийгмийн бүх чиглэлээр нь үздэг болохоор төгссний дараа бол яг адилхан бид нар яг адилхан Солонгос хэлний мэдлэгтэй. Гэхдээ судлалын анги нь ер нь Солонгосын түүх, соёл талаар нь бас илүү их судалдаг тийм онцлогтой. Тэгвэл судлал болон орчуулах хоёрын за жишээлбэл одоо тоор судлалын анги шүү дээ. Тэгвэл тоор одоо ингэ судлалын ангийг орчуулгын ангиас юугаараа давуу талтай гэж бодож байна ерөө. Ер нь орчуулагч ангийнх чинь орчуулгын онол үздэг шүү дээ. Тэгээ ер нь орчуулга их талаар л явдаг болохоос биш нөгөө нэг бидний шиг эдийн засаг, улс төр, нийгэм, соёл юу юм уу гэд наривчлал яг үзэхгүй шүү дээ, тийм байгаа болохоор Солонгос орныг илүү их таньж мэдэх. Тэгээд түүх нь ямар эдийн засгаар хөгжиж ирсэн, ямар газар зүйн бүслэлттэй ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг илүү их. Ер нь бол хамгийн том ялгаа нь манай мэргэжил болохоор яг хэлийн одоо шинжилнэ. Танаа мэргэжил болохоор улсыг нь судлана тийм л дээ. Тэгээ бүгд тэр одоо тэгээ ингээд дандаа нөгөө 4-р курс одоо төгсөж байгаа төгсөх курсын оюутнууд шүү дээ. Ер нь ингээд 4 жилийн хугацаанд бид нарт тийм нэг амар гоё нэг хүн сэтгэл дүүлсэн гоё дурсамж яд нь шүү дээ. Анги хамт олон яг сургуулийн үйл ажиллагаанаас тэрнээс ингээд гоё үлдсэн дурсамжаас гоё ярил л да. За тэгцгээе. Гэрлэгээс эхлэе. Тэгвэл гэрлэг юу вэ? Миний хувьд бол ер нь яг 10 жилээ төгсөөд одоо анх удаа яг их сургуулийн амьдралд орж байгаа шинэ хүрээлт байна. Тэгэхээр одоо олон хүн танихгүй олон хүмүүс дунд ганцаараа орсон болохоор одоо яаж танилцах уу? Тэгээ одоо хин манай ангиу мэдэхгүй болохоор яг тэр спорт 1-р курсын спорт өдөрлөгөөр яг тэнхимийнхэнтэйгээ ангийнхантайгаа танилцаад тэгээ анх бол одоо шууд танилцъя гэдээ өөрөө очиод тэгж хэлж чадахгүй. Тэгээ спорт үйл ажиллагааны дундуур нь тэгээ нэг мэддэг болоод тэр ер нь бол хамгийн дурсамжтай. Тэгээд хамгийн анхных ч болохоор тэр мартагддаггүй. Би өөрөө дурсамжнаас тэрээ. Энэ нэг ямар ч сургуульд одоо ингээд дээд сургуульд явж байхдаа урлагийн үзлэг гэж ядсан шүү дээ. Сургуулиудын тэр одоо бүх танхимууд хоорондоо одоо урлагд наадмаараа өрсөлдөг. Тэгэд би одоо өөрөө бас ингээд тийм нэг урлагт те
амар хайртай үнээр урлагийн хүн болохын болч чадгүй ер амар сонирхолтой. Тэгээд бас тэрнийхээ үед ингээд одоо ингээд бүх одоо бүжигтэн ингээд нэгдүгээр курсээс хойш 3 дугаар курс хүртэл сайн ингээд сингээд бүжигт ороод ингээд явсан. Тэгэнгүүт тэр урлагийн үйлчлэгт орох гээд нэг хүүхдүүд ингээд бэлдсэн шүү дээ. Өдөр болгон сургууль дээр зуглаад ташаалал хичээл за 3 4 гэж тарлаа гэхэд 5-аас бид нөр өөрөө 8 хүртэл бэлдэх ч юм уу те ингээд амар их уртцгаар ингээд хамт байдаг. Яг тэр хугацаанд яг би одоо жишээлбэл 1 2 3 дугаар курсынхантайгаа амар ингээд сайн дотно олж өгдөг байхгүй юу? Яг тэр хугацаанд яг нэгнийхээ сайныг мэдээл, мууг мэдээл, хаяа хоорондоо хэрэлдэх асуудал гарна, санал зөрчилдөн те. Яг тех болгонд ингээд бас хоорондоо хэдий ингээд бас тухайн үед ингээд гоё маргалдаг ч гэсэн дараа нь ингээд хамаг зүйл дуусны дараа ингээд амар гоё нөхрөл үүссэн байдаг тэр дундаас. Тэгэхээр яг миний бодлоор яг тэр нэг тухайн нэг одоо урлагийн үйлчлэгт бэлдэх янз бүр үйл ажиллагаанд орох яг тэр явдал те. Миний хамгийн тийм тод үлдсэн тийм дурсамж болж чадсан 3 жилийн хугацаанд. Миний хувьд болохоор хамгийн мартагдахгүй зүйл юу вэ гэхээр би ер нь бол уус амар хөдөлгөөнтэй хөх тахгүй ерөөсөн тийм тэгээд дууга мууга бол ингээл чимээгүй ер нь байх амар дургу айлуулах олонтойгоо нийцчих ингэж явахыг хүсдэг. Тэгээд миний одоо ингээд оюутны зөвлөлд орсон маань миний ингээ хамгийн том дурсамж байсан. Тэгээд ингээд оюутны зөвлөлд орсноороо би юу хийх болсон бэ гэхээр тэр оюутны зөвлөлд өөр бас хамт олонд ингээд бас ажиллах болсон. Тэгээд бас тийхэндээ ингээд ажиллан зэрэг маш олон хүмүүстэй харьцсан, маш олон юм зохион байгуулсан тэр дундаас аягүй олон одоо ингээд дурсамжуудыг бүтээж авсан. Тэгээд хамгийн гоё одоо өөрөөрөө жижигхэн бахархдаг юм гэх юм уу нэг тийм байдаг. Тэгээд тэр нь болохоор орж ирээд тэнхмийнхнийгаа ингээд амар нэгтгэмээр санагдсан байхгүй надаа ингээд яагаад энэ 4 жилийн хугацаанд эдгээр тустай байгаад байгаа ингээд би ингээ амар гайхчихсан байхгүй 4 жил штэ яагаад бид нэр яг нэг хүн шиг байж болохгүй байгаа юм бэ гэж санагдаад тэгэл би за одоо зөвхөн гоё ингээд хүүхдүүдийг уриалал явах хаа гэж бодоод тэгэл уриалж гисэн тэгэл үнэхээр явсан. Тэгэд одоо ингээд амар амин ихтэйдэг манай тэнхэн бол ер нь л тэгэд тэр зүйл маань ингээ надаа ингээ амар тод үлэн би ингээ төгсөө явсан ч гэсэн яг нэг тэр 4 жилийн хугацаанд би тэр тэнхмийг бүх хүүхдүүдийг нэг зорилготой байлгаж чадсандаа ер нь амар ингээ гоё хаа. Тусан жим одоо нөгөө бид нар чинь нөгөө Солонгос хэлний одоо 3 байгаа шүү дээ. Орчуулагч. Манай тийм судлалын 2 охин чинь сая юу солилцоогоор явсан шүү дээ. Яг жилийн хугацаагаар Солонгос руу хэдвэр курстэй болоод байна шүү. 3 дугаар курс явсан. 3 дугаар 2-д төгсчөөд явсан гэсэн үг шүү дээ. Миний хувьд 2 дугаар курсээ төгсөөд би 3 дугаар курсынхаа намаас 2 семестр. 3 сард явлаа. Хэдэн сард явлаа? 9 сард. Гэрлээ 9 сард яваад би 3 сард явсан. Дараагийн хэлэлтэр тийм. Тэр дүүл Солонгост гоё солилцоогоор явсан талаараа яаж явсан? Тэгээ явахын тулд юу бүрдүүлсэн тэр талаараас бол очоо ямар байсан. бас яг манай сургуулиас орох гэж байгаа хүмүүс ч юм уу те эсвэл ингээд сонирхож байгаа. Эсвэл хүмүүс тэр хэрэгтэй мэдээлэл авах гэж бодож байна. Сургууль бүрдүүлэх материал нэг их байдаггүй. Тэгээд сургуулийн цаанаас нь шаардсан нэг хэдхэн төрлийн зүйл байдаг. Тэгээд тийм болохоор нэг тийм хүндрэлтэйгээр солилцоогоор явна гэдэг асуудал бол байхгүй. Тэгээд угаасаа цаана байгаа сургуулиудтайгаа нөгөө манай сургуульч нь айгу дотн харилцаа холбоотой байдаг учраас бид нар ч гэсэн ямар нэг тийм асуудал нэг гарахгүйгээр. Тэгвэл нөгөө солилцоогоор явхад наацах нэг юм байдаг шүү дээ. За жишээлбэл дүн тэтэс дэвш. Тэнгуут солилцоогоор явхад наацах нэг тедэн төрөхийн хэрэг болох болно юм уу? Одоо жишээлбэл онгоцоор явхад онгоцны зардал өөрөө дагуу очоод байр нь бас тэтгэлийн хэрэг болох. Төлбөр бас яадын талаар төлбөрний яадын тэр талаар нь. За дүнгийн голч гэвэл 3-аас дээш байхад дүнгийн голч хангалттай байдаг. Тэгээд сургуулийн төлбөр Солонгост сурж байгаа сургуулийн төлбөр яадаг вэ гэдэг. Энэ болохоор Монголд байгаа энэ Улаанбаатар их сургуулийнхаа төлбөрийг төлжүүл Солонгост тэр жилдээ үнэгүй сурдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэд дахин хямдаар 1 жил сурч чаддаг. Тэгээд очоод байрлах байр тэр зүйлийг болохоор хүн өөрөөсөө сонгож болдог. Эсвэл гадуур байрлаж болно, эсвэл оюутны байранд байж болно. Тэгээд онгоцны зардал бос зүйлээ өөрөө даадаг л та. Гэхдээ нэг тийм үнэтэйгээр тусдгүй. Ягаад гэвэл барьд ах уу? Одоо оюутны байрны сарын төлбөр ч юм уу жилийн. Тэгээ ер нь бол семестрээрээ би болохоор оюутны байранд байсан л та. Тэгээд семестрээрээ төлөгддөг байхгүй юу? Семестр гэдэг чинь 3 сар штэ тий. Тэгээд миний болохоор хэд вэ? 300 орчим. дундаж. Тэрнээс их үү? 800 байсан байлгүй семестр. Тэг семестрийн болохоор бүтэн 3 сарынхаар байсан болохоор тэг 700-аас 800 мянган воны хооронд байсан. Одоо ингээд 1 жилийн хугацаанд одоо ингээд Солонгос сурна шүү дээ. Тэр хугацаанд одоо оюутны солилцооны оюутнууд тухайн газар цагийн ажил юм хийх хэрэг байд юм болов? Тийм боломж өгд юм болов?
ямар сургууль дээр эсвэл ажиллах ч юм уу те. Сургууль дээр ямар нэг ажил хийгээд ингээд стипенд маягийн авах. Эхний 6 сар болдоггүй те. Үгүй ер нь бол Туйлын яг солонгос хэлний мэдлэгийн нөгөө топик шалгалтын 3-аас дээш оноотой бол ер нь 7 хоногт 20 цаг ажиллаж болдог. 3-аас топгийн 3-аас дээш 7 хоногт ажиллах боломжтой тийм үү? 7 хоногт 20 цаг ажиллаж болдог. Тийм үү. Тэгээд зөвшөөрөлтэй юм шиг. Хүссэн ажиллая гэж болох юм. Тийм. Тийм. Гэхдээ яг нөгөө ажил хийж байгаа газар нөгөө нэг архи зардаг газар биш бол ер нь өөр ямар ч зүгээр энгийн цагийн ажил хийж болно. 7 хоногт 20 цагаараа. Тэр нөгөө зөвшөөрлөө сургуулаасаа бичиг аваад тэгээд тэр ажиллая гэж болдог. Тэгвэл бас өөртөө ингээд сураад бас шөнөөрөө ингээд цагийн ажлыг мөнгө олох боломжтой юм шүү дээ. Тийм. Ер нь бол бид нар солилцооны оюутан гэдэг утгаараа очиод бас яг Монголд байдаг шиг тийм олон хичээл үзэхгүй болохоор сул цаг их байдаг болохоор өөрсдөө хэрэглээнийхээ мөнгийг тэгээд олцдог. Ер нь бол их бага зардлаар л явна гэсэн үг. Яг сургуулаа төгсөөд шууд Солонгост очиж байгаа хүн бол яг нь анх удаа очиж байгаа болохоор юу ч мэдэхгүй. Бидний хувьд болохоор солилцоогоор явхад бол сургалтын төлбөрөө энэ төлсөн болохоор ер нь их зардал гаргах шаардлага байхгүй болохоор одоо магистртаа ч юм уу явахынхаа өмнө солилцоогоор нэг хичээл бага зардлаар явуучвал яг тасна. Тэгээ хэл илүү сайжрна. Тэгээ ер нь гадаадад амьдрах туршлагатай болно. Тэрүүгээр л илүү. Тэгээ нэг дөө сургуулийнхаа одоо солилцоог ярьсан юм чинь. Одоо нэг манай сургуульч одоо тойрын явсан ч солилцоо шүү дээ. Одоо нэг жилийн манай сургууль дээр ч бас 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр гэж байдаг шүү дээ. 2 жил Монголд 2 жил Солонгос сураад одоо төгсдөг хөтөлбөр. Тэрний талаар мэдээлэл байгаа юм. Тэрний талаар мэдж байгаа юм. Яг та нараас ярьчвал би сонирхноо мэдж байгаа юм ярих гэдэг нь. Тэр чинь өөрөө бид нар гоё хэлж байгаа юм байна шүү дээ. Яг судалж байсан л та. Гэхдээ яг тэрийг яг анх гарсан жилийн судалсан болохоор одоо жоохон өөрчлөлт орсон баг. Гэхдээ тэр талаар сайн судлаагүй. Тэрийг болохоор би бас ер нь манай сургуулийн зарим хүмүүс орж ирэхдээ бас тэр талаар ингэж амар сонсоод орж ирдэг ш. 2 жил Улаанбаатар сурч байгаа юм байна. Зөвлөцөө 2 жилийн Солонгосч сураад ер нь төгсчөндөө. Ер нь тийм зорилгыг ер нь бас за нэг 100-ны ер нь 40-50% нас тавьж байгаа 50-д орж ирдэг болов гэж би боддог байхгүй юу. Өчтөр бас би ингээд яг Солонгос багш нартай ингээд ярьж сууж байгаа. Тэр талаас ингээд жоохон мэдээлэл ингээд авсан. Тэгсэж одоо ингээд тэр 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр явахын тулд бид нар 1-р курсээ төгсөөд 2-р курсны эхний семестр хүртэл бид нар 3 топхийн 3-4-өөс дээш оноотой байх шаардлагатай байдаг. Хэрвээ тэгэх юм бол яг тэр нэг Солонгос руу очиж сургуулаа одоо очиж сурахтай сургуультайгаа ингэж холбогдож байгаад явж болдог. Хэрвээ явчих юм бол одоо тухайн сургуулийнхаа төлбөрийг төлнө. Одоо сая тойрын явсан чинь бол Монгол дахь сургуулийнхаа төлбөрийг төлөөд явсан байсан шүү дээ. Тийм. Яг тэр 2 дээр нөхөн 2 төлбөрөөр явбал за топхийн жишээлбэл 5-аас 6 оноотой байвал. Гэхдээ ингээд 2 дугаар курсын хүүхэд топхийн 5-6 оноо авах гэсэн шүү дээ. Тэр 5-6-тай байвал тэтгэлгээр явах боломжтой 50-аас 100%. Яг 3-4-тэй байвал нэг 50% тэтгэлэг авах юм уу те. Ямар сургууль руу хүсэлт гаргаж явснаа шалтгаалаад. Тиймэрхүү байдлаар явдаг. Тэгээд одоогийн байдлаар ерөн ингээд явсны хүмүүс бас байгаа. Тэнгуут нэг жоохон ингээд бас очиод хичээлээ сурахад бас ингээд 3-4 хүүхдээс жоохон хэцүү байх тал байдаг юм байлээ. Яг нэгчээнгүй хүүхдүүдээс очиод суралцаад бас тэнд төгссөн хүүхдүүдээс байдаг юм байлээ. Тийм нөгөө нэг энэ сурагч царилцаа энэ 2 дээр нэмэх 2 хөтөлбөрт нөгөө нэг Солонгос хэлний техникийн оюутнууд ер нь айгүй давуу талтай гэдэг гэж боддог байхгүй би бусад техникийн ч гэсэн ингээд явж болно. А тэгээ яг хэлний техникийн юугаараа давуу талтай вэ гэхээр хилээ нөгөө сураад үндсэн одоо шалгуур байгаа шүү дээ топикийн оноо тэрийг авахд илүү боломжтой ч юм уу тэгээ гадуур заавал хичээлээ хааж сургалт мургалт гэж авахгүйгээр бид нар одоо яг Солонгос хэлтэй цагаа зарцуулж байгаа шууд явах боломжтой гэсэн үг шүү дээ. Тэр энэ бас ерөн ингээд жоохон ингээд 1-р курстэй ингээд жоохон хичээгээд 2-оос 1 дээр хичээчвэл ер нь бас ингээд 2 дээр нэмэх 2 нэмэх хөтөлбөрөөр явах боломжтой юм байлээ. Тэгээ энэ тал дээр бол яг сонирхсон хүүхэд байх юм бол зүгээр ирээд манай сургуулийн одоо алба хилцс мэрэгчлэнүүдээс ингээд асуугаад заавар чиглэл ингээд аваад явах боломжтой. Бид нар ингээд А Б-г бүгдийн сайн мэдгүй ч гэсэн манай сургуулийн албан одоо тэр мэрэгчлэнүүд маань сайхан чиглүүлээд өгөх бах тийм. За одоо тэгээд бүгдээрээ одоо нэг манай сургууль жаа Солонгос хэл одоо орчуулгын нөгөө нэг юуныхаа талаар гоё ярьж өгөл төө. Орчуулагч ангийнхаа ямар гайд за бүж ярих уу? Гайд. Тийм 100 бас зөндөө гайд зах. Гайд буюу дадлага тийм. Ширс. Ямар ихний хэл чинь нөө сая 3 төсөв бүгдээрээ тус тустай хүмүүс аваад сэлсэв дадлагаар явсан шүү дээ. Дадлага бол бас үнэн гоё. 14 оны дотор 27 оюутан Солонгос оюутан Солонгосын
их сургуулийн энэ тэндээс ингээд цугларсан ингээд сайн дурын ажиллагаа хийж байгаа оюутнууд ирсэн байхгүй 27 оюут ирсэн. Тэгээ бид манай ингээд зургуулаа нийлээд 14 хоног энэ биокабинетад очиж тэгээ нөгөө биокабинетын 10 дугаар сургуулийн хүүхдүүдтэй очиж өдрийг өнгөрөөдөг гэсэн байхгүй 14 хоногийн хугацаанд. Тэгээ тэнд нь ингээд 4 баг болж хуваагдаад тэгээд янз янзын гоё хөгжмөн тоглоомнууд, солонгос хоол, соёл гэл тэ. Тэгээд таквондо дасгал сургууль гэл тэр талаараа ингээд хийсэн. Биднэрт бол амар туршлага болж хуурсан байхгүй юу. Тэгээд хуримтлагтаад туршлага аваад хүмүүстэй амар олон солонгос найзуудтай болоод болсон. Тэгээд бас бид нар чинь хэдий оюутан яг ингээд оюутны зуны амралтаар амарж байгаа ч гэсэн манай оюутнуудад бас амар том даваа талтай мөнгө болох даваа талтай тий. Бид нар чинь тэгэл зуны амралтаараа энд ирж байгаа жуулчлалын компаниудтай ингээд ярилцаж тохироод гайдаар өөртөө хөргөн мөнгө олчихдээ. Тийм сургуулийн төлбөрийг болоо. Миний хувьд бол морин гайд нэг найзтайгаа явсан. Морин гайдаар явсан. Бас өөрөө аялаад байгаа мөртлөө давхар мөнгө болоо. Тэгээд давхар солонгос хэл сайжраад ирэхээр бүр амар кайфтай тий. Надад үнэхээр гоё байсан гайд. Миний хувьд болохоор би өөрийгөө ерөөсөө солонгос хэл сурчлаа гэд би амар айгаад идвэсэн баггүй ярихаасаа хичээд тэгсэн чинь яг 2 дугаар курсээсээ би яг анх тийм багтай гарч эхэлсэн баггүй. Тэгээ сая 2 дугаар курстаа л 1-2 багтай гараад 3 дугаар курсээсээ сая би энэ зон ер нь аль тасралтгүй гарсан. Тэгэхэд ер нь амар гоё байсан. Өөрийнхөө гараар мөнгө олоод сургуулаа төгсөөгөө би мэрэгчлэрээ мөнгө олж ин гэдэг надад бүр ингээд яа хонгороо чилаг юм бол гэж бодсон даа. Тэгээ ингээд хилтэй бол хилтэй гэж өстой хилээрээ ингээд хоолоо олж идэж чаад ер нь ингээд айгу гоё баяртай байгаа. Яг түрүүний нөгөө нэг хин бүүжиг яг хэлсэн шиг те яг тэр нь амар гоё идэг. Надаас мөнгө гарахгүй нэ би аялаад идэг. Тэгээ надаас хоолны 100 төгрөгч гардаг нэ би өдөржин идээд идэг. Тэгээ ингээд байхгүй солонгос хүмүүс одоо үдин ч юм бодлоо ч юм аа. Ерөөсөө ингэнгүүт чи хилээ хаан сурсан, Монгол сурсан юм уу? Солонгост амьдарч ирсэн үү гэдэг тэгж асуудаг. Амар сайн юм аа. Тэгээ би тэрийг үнэн гэж боддог. Бас нөгөө гайд хийх явахлаар яс боддоггүй нөгөө янз бүрийн хүмүүстэй таардаг. Тэгээ гайд хийж байгаа хүмүүсийн хүнтэй харилцааны хувьд бас амар их хүмүүстэй юм болов төлөвштэй болов гэж боддیں۔ Янз бүрийн хүмүүстэй тааруулж ирдэг тий. За бид нар ч одоо нөгөө гайд ингэ явж байгаа тийм. За одоо энэ бол сургуульд явах хугацаанд за төгсөөд бас байн гайд хийж байгаа. Тэр бол ингээд сонирхлоороо бас ингээд хийн тийм. Тэгээд төгсөөд нэг ажлын байрны бодъё л та. Тийм судлаар төгсөөр ер нь яг ямар ажлын байранд очих вэ? Яа судлаар төгсвөл адилхан бас гайд хийж болно. Солонгос хэлний багш орчуулагч хийж болно. Эсвэл одоо солонгос улстай одоо гэрээтэй байдаг ямар ч хамаагүй төрлийн одоо компаниуд байна. Тэрэнд бас одоо менежер ч юм уу орчуулагч тийм. Ер нь солонгостой холбоотой бүх чиглэлийн ажилд бол ажиллаж болно. Яг гэвэл бид нар одоо хэлийн сурахаас гадна бас нөө түүх, соёл гэдэг бүх юмыг сурцсан болохоор ер нь солонгостой холбоотой бүх мэргэжлийг хийж болно. Тэрүүгээр илүү их бас давуу талтай. Манай орчуулагчийн хувьд ямар ажлын байранд орчиж болох вэ? Орчуулагчийн хувьд за жишээ нь бичгийн орчуулга ямар нэгэн компани одоо жишээлбэл сургууль дээр ч ажилласан болно. Одоо манай сургуульчин жишээлбэл солонгос багш нар ихтэй. Тэнгуү солонгос багш нар Монгол багшлагад янз бүрийн бичиг янз бүрийн орчуулах бас шаардлагатай байдаг. Тэрийг нарийн бичгээр нь те ингээд доор нь ингээд тэр хүндээ туслах ч юм уу. Эсвэл янз бүрийн компаниудад өнөөдөр Монголд бас солонгосын харилцагтай компаниуд зөндөө байгаа шүү дээ. Тэгээ бид нар нөө 4-р курс болохоор ажлын байрны яриаг ер нь орж ирснээс хойш яригдсан. Тэгээд манай нэг солонгос огш маань биднэрт бизнесийн солонгос хэл буюу одоо ажлын байрны тийм хичээл орсон байхгүй энэ семестр. Тэгээд тэрнгөөр дамжуулаад бид нар Монголд байдаг 2 том байгууллагаар очсон. Нэг нь болохоор Элчин сайдын яам, нөгөөх нь Койка гэдэг одоо нөгөө нэг олон улсын тийм төрлийн бас байгууллага байгаа шүү дээ. За тэгээд Койка, Элчин сайдын яам хоёрт ингээд очиод бид нар биечлээ очиж үзээд ажилтан танилцаад за бид нар одоо мэрэгчлэрээ төгсөөд танай компанид ажиллах боломжтой юу гэд тэр бүх гаргалгааг асуугаад яасан. Тэгээд ер нь бол солонгос хэл сонирхсан Монголдо солонгос хэлээр ажиллахыг хүссэн хүмүүсийн ер нь орчуулах одоо хамгийн том 2 байгууллага тийм. Ер нь бол ажлын байр бол тэгэл бас нэмж хэлгээд тэр нөгөө нэг сургууль болон сургуулаараа болон тэгээд нөгөө тэгмээр амар бахархсан л та надад. Нөгөө бүгдээр койкол элчин сайдын яам дээр очиод аль алин дээр очиод үзсэн шүү дээ тий. Тэгсэн чинь манай сургуулийн манай тэгмийн төгсөгчд тэнд ажил хийжсэн. Хоёулын дээр нь тий. Яг ерөөсө Монгол танах хэдэн ажилтнтай гэхээр мэдээж цөөхөн тий. Тэгээд тэр донд нь Улаанбаатарын төгсөгч нар байсан гэхээр за манайх ер нь хэлээрээ сайн байна да гэж.
бодож ирсэн бас. Тэн дээр үнэхээр гоё. Тэгэд бүр нэг гайхалтай нөгөө нэг койка дээр очиход гисэн штэ. Нэг ахыг бүр ингээд Монгол гэдгийг ялахгүй амар гоё яриад л. Тэр амар яг солонгос үгэндээ Тэгсэн чинь дараа нь бас нэг одоо бид бүгдийн мэддгээр арбайт буюу бид нарыг ингээд энэ тэндээс ингээд багш нар маань цагийн ажилд ингээд бас зурчилж өгдөг. Зурчилгын цаашаа ингээд ийм ажиллаанд хийлж өгөөч хүмүүс холбоо яриад оюутнуудаа явуулаад өгөөч ийм ажиллаа ингээд тэгээд ер нь бол бид нар айгүйх явдаг. Тэгээд сая хамгийн сүүлд явсан нэг тэр дууны тэмцээн байсан тийм солонгос дууны тэмцээн байсан. Тэгээд тэрэн дээр нь очисон чинь нөгөө нэг тэр койкагийн ах хөтлөгч хийсэн явдсан тийм. Би очиагүй л дээ. Өмнөх жил дээр нь би ажилласан байна. Тэгсэн чинь тэр койкагийн ах хөтлөгч хийсэн биз дээ. Тэр бол мэдээж Монгол улсад зохиогж байгаа томоохон тэмцээнд хөтлөгч гэхээр бас мэдээж одоо нэлийн сайн хүнийг л авдаг байх гэж бодсон. Тэгээд амар бахархсан. Ингээл энэ тэмд жотсон төгсөгч нартайгаа дандаа таарах юм а гэж юу бодчихсон. Одоо энэ ажлын байранд жишээлбэл одоо судлалт сайн хийлцэн штэ. Ажлын байранд дөрөв яг хаана ерөн ажиллагч одоо тийм орой гэсэн тийм газар байгаа юу? Эсвэл хуваараа судлаачаа өргөжлүүлэх бодолтой юм уу? Миний хувьд гэвэл одоо бол яг хуваараа судлаад тэгээд нөгөө нэг илүү урлаг талаар кино урлаг талаар нь сая нөгөө нэг Грэмигээс биш Оскараас яг Parasite кино юу авчлаа штэ Оскар авчлаа штэ тэгээд Грэмид ч гэсэн BTS хамтлаг орсон. Тэрийг солонгосын анхных штэ тийм учраас ер нь жоохон урлаг тал руугаа илүү судалгаа хийгээд тэгээд цаашаа үргэлжлүүлэн магистрт урлаг талаар судалгаа хийхээр сурахаар тийм. Тэр сая Оскар авсан гэж солонгостой бөө юм болж байна. Харин тийм өчтөр нөгөө солонгосоос ирсэн болохоор мэдээлэл сайтай тийм. Бид нар одоо түүлэр ингээд яг өнөөдөр яг ярих сэдвээр ингэ дуслаа шүү дээ. Одоо тэгээд манай ангийн даргын үед те танхимын яг зөвлөлт нэр нүрийн те манай сургуулийн оюутны яг одоо бид нүүр царай. Йоо за боё. Манаас хонгороос өнөөдөр яг энэ бүх яриан дээрээс дүгнэлтэйгээ дуусгах гэж явсан. За тэгээ ер нь бол өнөөдрийн одоо бидний ярианаас одоо солонгос хэл соёлын тэхэн гэдэг ийм тэхэн байгаа юм байна. За олон улсын Улаанбаатар их сургуулийн давуу тал онцлог гэдэг зүйлүүд ийм байгаа юм байна гэд маш олон мэдээллийг олж авсан байх гэдэгт одоо итгэж байна. Тэгээд ер нь бол хүн ямар ч мэрэгчлэр суралцсан тэр мэрэгчлийнхаа эзэн нь байх хэрэгтэй. Өөрт чинь заасан хичээлийнхаа тэр заасан тэр багш нарынхаа одоо тэр бүх одоо ажлын тэр үр дүнг нь өөрөөрөө ингээ харуулж явах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд ер нь бол сургуулийнхаа, тэнхмийнхаа, багш нарынхаа тэр мэдлэгийн нүүр царай байгаараа хаанч сурсан, ямар ч мэрэгчлэр эзэмсэн тэр одоо мэрэгчлийнхаа эзэн л байх ер нь хамгийн чухал. Тэгээд оюутан байх хугацаанд бидний ярианаас нэг зүйлийг олж аваасаа гэж хүссэн. Хичээл хийлээ гэж сайн оюутан одоо байна гэсэн үг биш. Тэгээд хичээлээ хийн давхар одоо сургууль тэнхмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ олон дурсамжийг одоо бүтээгээд өөрийгөө бас бүтээгээд энэ сургуулийг ер нь төгсөөсэй гэж хүсэж байна. Тэгээд бидний яриаг сонсонд маш их баярлалаа. Өнөөдөр бас хамт оролцсон залуустай ч гэсэн маш их баярлалаа. Баярлалаа. Яг Бүгдээрээ ингэж хэлсэн юм байна.